За Арслангийн санааттай хүмүүсийн 11 дугаар сарын урамсгал ямар байхыг харцгаая. Арслангийн санаатыг эрхшигч нар нь одоогоор хилэнцэн орд болох 4 дугаар хаваа дээр зочилсан байна. Тэгэхээр одоогоор арслангууд гэр бүл орчин суудаг газар дотоод үйл хэрэг цусан төрөөл гэх мэтлэн дотоод сэдвүүдэд илүү ихээр төвлөрж байгаа, эцэг ихтэй анхаарж байгаа, эсвэл эмээ үүд анхаарж байгаа, эсвэл үйл хөдлөх хөврөнгөтэй холбоотой асуудлууд, оршин суудаг газартай холбоотой асуудлууд дээр төвлөрч буй цаг үе болж өрнөж байгаа болов уу гэж таамаглаж байна. Магадгүй зарим нь гэртээ засвар хийж байгаа, эсвэл хувийн бизнестэй анхаарж байгаа ч юм уу, эсвэл эдгээр асуудлууд нь жоохон төвөгтэй хүнд цаад бэрхшээлтэй байгаа учраас үн дээр илүү хүчин чармайлт гаргаж байгаа болов уу гэж таамаглаж байна. За 11 сарын 22-ноос нар нь таны 5 дугаар хавз болох Нөмийн орд руу нүүн. Үүнээс хойш 22-ноос хойш таны төвлөрөх сэдв, таны хүрээлэх сэдвүүд бол таныг өөрийг чинь зугаацуулдаг үйл хэрэг, таны хобби байж болно, таны зугаацуулдаг, таны үр хөвгч чинь байж болно, эсвэл таны романтик харилцаа, хайр дурлал, үерхлийн асуудлууд нь таны төвлөрөх сэдв болон хуурч магадгүй. 5 дугаар хавз нь өөртөө хөрөнгө оруулалт хийж, өөрийгөө зугаацуулахад хийж болох бүх төрлийн зүйлсийг өөртөө агуулдаг онцлогтой. Тэгэхээр 22-ноос хойш илүү өөрийнхөө зугаат цэнгэлд илүү ихээр төвлөрч, өөрийг чинь юу зугаацуулж аж аргалтай болгож түүнийгээ илүү ихээр хийх болов гэж таамаглаж байна. Нар 11 сарын 17-нд нар бархасаад гарагтай гурвалжин аспект үүсэх нь бас давхар санчаа гарагтай гурвалжин аспект үүсэх нь. Тэгэхээр 13-наас 21-ний хооронд таны гадаад харагдах байдал бусдад илүү нухацтай, хариуцлагатай, эсвэл бусдыг удирдан зохион байгуулдаг ингээ итгэж болох үс хүн мэд тийм сэтгэл төрүүлэх үс тийм масктай харагдах боломжтой. 13-наас 21-ний хооронд бас хариуцлага, үүрч гээд өрхийн тэргуун мэдтэй тийм урамсгалтай илүү жоохон хүйтэн хөндөй гэхдээ илүү ингээд төвлөрсөн илүү юм чимээгүй хандлага ирчимжиж магадгүй юм. За 11 сарын 20-нд нар бууд гарагтай уулзсан. Тэгэхээр 19-наас 22-ны хооронд уншиж, бичих, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, иш тийш явах, ойрын аялал хийх гэх мэтлэнгээр хөдөлгөөнтэй урамсгал бүрдэн мөн судалгаа хийх, уншиж, бичих, хичээл хийх гэх зэргээр бас нөлөөлж магадгүй юм аа. Эсвэл бусадтай харилцах үйл хэрэгүүд нь маш ихээр ирчимжнэ. За 11 сарын 21-нд нар Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 20-наас 22-ны хооронд Тэнгэрийн ван гарагийн нөлөө нь огцон гинтийн таамаглаагүй байлаар нөлөөлөх болно. Тэгэхээр гинтийн таамаглаагүй тийм санаа танд төрөх ч юм уу, гоц санаа төрөх, эсвэл гинтийн байдлаар өвдөх ч юм уу, эсвэл гинтж бэртгэл сэргийлээрэ гэж зөвлөд мөрийн учир нь Mercury retrograde болж байгаа цаг үе. Тэгэхээр энэ хугацаанд бол 20-с 22-ны өдрүүдийг яг сайн муу гэж хэлэхэд хэцүү байна. Магадгүй зарим нь бие бэлдэр эрүүл мэндтэй гинтийн нөлөөг авч магадгүй, харин зарим нь харилцааны тал дээр гинтийн нөлөө авч магадгүй, гинтийн байдлаар салах ч юм уу, эсвэл гинтийн байдлаар нийлэх ч юм уу, хин нэгэн тоолох ч юм уу, тэр зөв гинтийн байдлаар хийх гэж байсан зүйлээ болоод эсвэл хийн гэж байсан зүйлээ хийхгүй гэж байсан зүйлээ хийх гэх чинь ч юм уу. Энэ нь яаж нөлөөлж болно? Эвтач энэ сюрприз барих болно 20-наас 22-ны өдрүүдэд. За 7 дугаар хавас болох хосын харилцаа, түншлэл, гэрээ хэлцээр гэх мэтлэн бүх төрлийн нэг харилцааны урамсгалыг харцгаая 11 дугаар сард ямар байхыг. За 11 сарын 10-20-нд санчир гараг бархасаад гарагтай гурвалжин аспект үүсгэн. Тэгэхээр 5-наас 17-ны хооронд харилцаа холбооны үйл хэрэгүүд нэрийг таатай боломжтой байна. Хэрэг харилцааны үйл хэрэг гэдэг бол үйлчлэгч, клиент ихсэх, нэмэгдэх, харилцагч ихсэх боломжтой, гэрээ хэлцээр нь тэлэх боломжтой. Мөн хосын харилцаа болон бүх төрлийн нэг харилцаанд нэрийг таатай боломжийн урамсгалтай байна. За 11 сарын 17-нд санчир гараг нартай гурвалжин аспект үүсгэн. Тэгэхээр 13-наас 21-ний хооронд хэрвээ та нууц харилцаатай байсан бол хосоо ил болгон зарлан тунхаглах, эсвэл бид хоёроо үргэж байгаа, бид хоёр гэрлэж байгаа гэх мэтлэнгээр бусдад ил гаргах тийм үе байж болох юм аа. Илчлэгдэх үе бас байж болох юм. Энэ сайнчиж болно, муучж болно. Гэтэ санчир гараг одоогоор таны 8 дахь хавьстай байгаа шүү дээ. Тэгэхээр ямар нэгэн тийм нууц үйл хэрэг нь ил гараад ишлэгдэж бас болох юм аа. Энэ муугаар харуул. За 11 сарын 23-нд санчир гараг бууд гарагтай гурвалжин аспект үүсгэн. 20-наас 27-ны хооронд Mercury retrograde хөдөлгөөнд байгаа учраас энэ Меркурийн нөлөө нь санчирт жоохон хүнд хэцүү тухгүй байдлаар нөлөөлж болно. Тэгэхээр
20 сар оны хооронд хийхийг хүсээгүй аяллаа хийхийг хүсээгүй бичиг цаасны ажлаа хийхийг хүсээгүй хичээл хийх мэдээлэл дамжуулах гэх мэтлэнгээр эсвэл ямар нэгэн мэдээ сонсоод тэр нь танд таалагдахгүй хүн хэцүү мэдрэгдэх ч юм уу те бас байж болох юм. За 11 сарын 27-нд санчир гарыг сугар гарагтай гурван аспект үүсгэн 24-өөс 30-ны хооронд хасын харилцаа олон бүх төрлийн нэг харилцаа гэрээ хэлцээрийн дээр эрэг таатай, уур амьсгалтай, үйл явдалтай байна. За 11 сая 28-нд санчир гарыг буцах хөдөлгөөнд байгаа. Ингээд дуусч ин 11 сарын сүүлээр яг Mercury retrograde-тэй хамт зэрэгцээ дуусж байгаа. Санчир гарыг 4 сарын өмнөөс ретрогрейд хөдөлгөөнд орсон. Тэгэхээр өнгөрсөн 4 сарын хугацаанд таны хосын харилцаа ямар нэгэн гэрээ хэлцээрийн асуудлууд дээр тийм шинэ эхлэл хийгдэж, шинэ өөрчлөлтүүд тавигдаж ихсэн эсвэл ингээд ярилцаж ихсэн ч юм уу те хэрвээ энэ зарим арслангууд хурмаа хийх гэж төлөвлөсөн эсвэл гэрлэхгүй хэсгээ төлөвлөсөн эсвэл салахгүй хэсгээ ярилцаж бодож ингээд шийдвэрээ гаргахгүй ингээд их тийм үйл явц өрнөж байгаа явц дээрээ байсан байх гэж бодож байна. Тэгэхээр ямар ч таны хийж байгаа тэр гэрээ хэлцээр харилцааны үйл хэрэг юу ч байсан хамаагүй яг 11 сарын сүүл үеэр эдгээр нь жин там болоод нэг тийш цэгцрэх боломжтой. Яг 22-ноос 12 сарын 4-ний хооронд за яг гэрлэлээ эсвэл яг саллаа эсвэл гэрээг хийхээр боллоо эсвэл гэрээг туслахаар боллоо гэх мэтлэнгээр үр дүн гарна, шийдвэр гарна. 12 сарын туш 10 дугаар хаваас олох ажил мэргэжил карьер нийгмийн харилцааны уур амьсгалыг ямар байхыг харцгаая. За 11 сарын 3-нд сугар гарыг Бархасаад гарагийн нөлөөг авна. Тэгэхээр 11 сарын эхний 7 хоног бол ажил мэргэжлийн сайдын хувьд өргөжинд хэлэх боломжтой, нэр хүнд өсөх боломжтой, зарим арслангууд тушаал дэвших эсвэл ажлын ачаалт ихсэх ч юм уу ямар нэг гэхдээ ачаалт ихслэ гэдэг нь тэр нь сайнаар эергээр ихснэ. За таатай өдрүүд байх бололтой. 11 сарын яг 7-нд Юранус Тэнгэрийн ван гарыг таны 10 дугаар хаваас руу нүүн. Тэгэхээр 7-оос хойш 7-ны өмнөх 2-3 хоног нийлээд тэр үед гинтийн таамаглаагүй байдлаар огцом ажил мэргэжлийн хувьд тийм гинтийн өөрчлөлтүүд, сюрпризүүд тохиох боломжтой. Учир нь Юранус өхрийн орд руу нүүж байгаа. Гэтэ энэ тийм шинэлэг зүйл анхудаа харж байгаа шинэлэг зүйл бол биш. 2018 оноос хойш Тэнгэрийн ван гарыг таны 10 дугаар хаваас дээр зочилсон. Тэгэхээр өнгөрсөн 7 жилийн турш таны ажил мэргэжил карьерийн уур амьсгал бол гинт ажлаасаа гарах эсвэл гинт ажлаас ажилд орох гих мэтлэнгээр тийм огцом гинтийн байсан. 11 сарын 8-нд яг энэ үеэр сугар гарыг дэлхийн ван гарагийн нөлөөг авч байгаа. Тэгэхээр дэлхийн ван гарагийн нөлөөнд 7-9-ний хооронд энэ үед ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд ямар нэгэн дуусгаж төгсгөх уур амьсгал бүрдэж магадгүй эсвэл ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд системийн өөрчлөлтүүд гарч таны удирдах албан тушаалтнууд ч юм уу захиралчин ч юм уу ажлаасаа гараад эсвэл ямар нэгэн байдлаар ажлын нөхцөл байдал өөрчлөгдөд түүнийг даган мөрдгөөсөөр сонголтгүй болох ч юм уу эсвэл ямар нэгэн хийж буй ажлаа энэ хугацаанд заавал ингээд дуусгах ёстой гэсэн тийм ажлын дарамттай, ядралттай, стресстэй үеийг үржиж бас магадгүй юм аа. За тэгэхээр энэ үеэр болгоомжлоорой гэж зөвлөлийн тийм эрэг таатай үе биш байна. Энэ үед зарим хүмүүс ажлаасаа гарах шийдвэр гаргаж магадгүй. 11 сарын 25-нд сугар гарыг бууд гарагтай уулзсан 23-наас 27-ны хооронд ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд мэдээлэлтэй харьцах, мэдээлэл дамжуулах, маркетинг хийх, харилцаа холбооны үйл хэрэгүүд эрчимжих, нааш цааш явах гэх мэтлэнгээр нөлөөлж болж байна. Эсвэл тийм ойрын аялалд гарч магадгүй юм аа. Гэхдээ энэ үеийн бас давхар Бархасаад гарагийн нөлөө хамт орж ирж байгаа учраас 24-өөс 29-ний хооронд эрэг таатай өсөлт төлөвлөлтүүд өрнөж байна ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд. Эсвэл ямар нэгэн байдлаар тушаал дэвших, эрх мэдэл нэмэгдэх, эсвэл хүмүүсийг одоо удирдан зохион байгуулах, өөрөөр тань дээр оногдох гэх жишээний бас байж болно. За 11 сарын 27-нд сугар гарыг санчир гарагтай гурван аспект үүсгэх нь 24-өөс 30-ны хооронд. Энэ ижил цаг хугацаанд Бархасаад гарагийн нөлөөтэй хамтдаа санчир гарагийн нөлөөс орж ирж байгаа учраас илүү хариуцлага үүрж байгаа. Эсвэл ажил мэргэжлийн сэдвийн хүрээнд жоохон ажил хэрэг нь удаашралтай сунжирж байгаа асуудлууд ихтэй төвчээр шаардагдсан сорилтууд ихтэй үе бас байж болно. Тэгэхээр 11 сарын 30 буюу сүүлд хэсэгт бол
суугар гарыг Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн. Тэгэхээр 29-аас 30-ны хооронд Mercury retrograde дуусж байгаа, Saturn retrograde ч бас дуусж байгаа үе. Тэгэхээр энэ үед бас Uranus-ийн нөлөө суугар гараг таны ажлын газарт нөлөөлж байгаа учраас гинтийн таамаглаагүй байдлаар ажилт мэргэжлийн сэдвийн хүрээнд нөхцөл байдал нь өөрчлөгдөх үе байх болно. За тэгэхээр ажлын мэргэжлийн сэдвийн хүрээнд бол маш олон төрлийн үйл явдалтай 11-р сар байх нэ. 4-р хаус болох гэр бүл оршин суудаг газар үйл хөдлөх хөрөнгө гэх мэтлэн сэдвүүд нь 11-р сард маш их замбраагүй байх болно. Ер нь бол ингээд сантай муутай гэдэг их хүртэл ингээд амар замбраагүй жоохон ядраасан тийм урамсгалтай байна. Бичлэгийн өмнө хэлсэндээ танд нөгөө одоогоор Арслангийн арсан дэддэг эрхшөөгч нар нь Скорпио буюу таны 4-р хаусаар байгаа учраас ийм олон үйл явдалтай байгаа. Гэтэ яг 11 сарын 22-наас хойш эдгээр тийм сайн тамуутай элдвэн асуудлууд нь баг зэргийн цэгцрээд яг 11 сарын сүүлээс яг байн гэдэг цэгцрээд дуусна. 2-р хаус болох амжиргааны зардал материаллык үйл хэрэг мөнгө санхүүгийн урамсгал 11-р сард ямар байхыг харцгаая. 11 сарын 10-нд таны 2-р хаусыг мөнгөний хаусыг эрхшээгч буд гарыг ретрогрейд хөдөлгөөнд орж эхэлнэ. Тэгэхээр ретрогрейд хөдөлгөөнд ороод 3-7 хоног болно. Тэгэхээр 11 сарын 29-30 хүртэл ретрогрейд хөдөлгөөнтэй гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд таны мөнгө олдог аргад мөнгөний уур амьсгал, орлого олдог арга зам, ажил мэргэжил ч юм уу те эсвэл хоолны дуршил материаллык сэдвүүдэд ханддаг хандлагт чинь өөрчлөлтүүд орж ирнэ. Шинэ нөхцөл байдалд орж магадгүй ажлаа салжуулж магадгүй ямар яаж ч яж магадгүй ер нь бол мөнгөний тал дээр цоошин өмнөх шиг биш өөрчлөлтүүд орж эхэлж байна. 13-нд буд ретрогрейд, Mercury retrograde ангараг гарагийн нөлөөг авч байна. Ангараг гарагтай болсон. Тэгэхээр 8-наас 15-ны хооронд маш их мөнгө шатах боломжтой, их хэмжээний зарлаг гарах боломжтой. Тэгэхээр сэтгэл хөдлөлөөрөө худалдан авалт хийх хандлагууд эрчимжих учраас энэ үед жоохон бодлоготой нэхур хандаж мөнгөндөө жоохон нямба байгаарай гэж зөвлөмөр байна. 11 сарын 19-нд буд гараг Тэнгэрийн ван гарагтай эсрэгцэн 19-нээс 20-ны хооронд гинтийн таамаглаагүй байдлаар зарлаг гаргах боломжтой. Эсвэл за ховор тохиолдолд, сайн тохиолдолд орлого орж иж магадгүй гинтийн байдлаар. Гэхдээ энэ үеэр эд зүйл эвдрэх ч юм уу алдаж гэхээс сэргийлээрэй гэж зөвлөмөр байна. 11 сарын 23-нд буд гараг санчир гарагтай гурвалжин аспект үүсгэн 20-оос 27-ны хооронд санчир гарагийн нөлөө мөнгийг жоохон мөнгөнд жоохон нэхур хандах шаардлагатай, мөнгө санхүүгийн хувьд жоохон дутагдaltaй хүнд хэцүү жоохон бүсээ чангалах шаардлага гарч магадгүй юм байна. За 11 сарын 23-нд мөн Бархасад гарагийн нөлөө хамт орж ирж байна. Тэгэхээр 20-оос 12 сарын 10 хүртэл мөнгө санхүүгийн хувьд арай эерэг таатай нөлөөнүүд орж ирж байна. Хэрвээ чухал худалдан авалт хийж байгаа, чухал 8 хийх гэж байгаа бол 20-оос хойш хийгээрэй гэж зөвлөнө. 11 сарын 25-нд буд гарыг сугар гарагтай уулзж байна. Тэгэхээр 23-наас 27-ны хооронд бол орлого орж ирэх боломжтой, бэлгэсэлт авах боломжтой, амттай хоол идэх боломжтой, дуртай зүйлдээ мөнгө зарцуулах боломжтой таатай байна. Тэгэхээр мөнгө санхүүгийн хувьд бол ихэнх хэсэг жоохон чаленжтай. Тэгээд сүүл 20-оос хойш ер нь дайггүй уур амьсгалтай болж эхэлж байна. За 11 сарын 30-нд буд гарыг ретрогрейд хөдөлгөөнд орсон байсан нь 3-7 хоногийн хугацаанд өөрчлөлтүүд нь өрнөж дуусаад чинь там болоод одоо ингээд цаашдаа энэ темплейт дээрээ явна, цаашдаа энэ өөрчлөлтөөрөө ингэж явна. Жин там боллоо. Хэрвээ та 3-7 хоногийн хугацаанд ажиллаа салсан бол эсвэл нэмэлт орлого олох гэж өөр ажил хийж эхэлсэн бол тийм энэ эхлээд жоохон хүнд хэцүү зүйлсийг даван туулаад за одоо би сурлаа. Одоо яг энэ чигээр юм байна ойлголоо. Одоо хэвийн цаашдаа ингээ мөнгө олоод ингээ хоолой идээд амьдрий гэсэн тийм шийдвэр гарна, үр дүн гарна гэж бас хэлж болох юм. Нэг тиймэрхүү байна. За тэгээд 11 сард нь амжилт хүсье. Баяртай. Олон ретрогрейдүүдтэй байна. Тэгэхээр эдгээрийг сайн даван туулаарай гэж зөвлөж байна. Like, subscribe дараарай.